Бүгдээрэнд нь орой мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Өглөөний мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө болсон явдал руу бүгдээрээ шууд орцгоё. Өнөөдрийн гэмт хэрэг Мексикийн нэгэн хотод болсон маш харамсалтайгаар амиа алдсан нэгэн бясалган охины тухай байх болно. Энэ хэргийн деталууд болоод твистүүд нь супер сонирхолтой байсан. Яг уу ярахад харамсалтай ч гэсэн ийм учир нь олдоогүй ч юм уу хэрэгт ерөөхдөө дуртай бол энэ яг таны үзэх дугаар шүү. Ингээ бүгдээрээ шууд хэрэгт орцгоё. Өнөөдрийн хэрэг бол нэгэн гэр бүл бяцхан охин алдснаар эхлэх болно. Уг гэр бүл энэ хэрэгээс болоод Мексик даяараа алдартай гэр бүлүүдийн нэг болж хувирсан. Энэ гэр бүлийн хувьд эхнэрийг нь Лизет Фарах, нөхрийг Маурицо Гибара гэдэг. Лизет, Маурицо хоёр охины хамт амьдардаг байсан. Лизет өмгөөлөгч хийдэг бол Маурицо буюу нөхөр нь үйл хөдлөх хөрөнгийн чиглэлээр нэлээдгүй амжилттай бизнесмен. Ингээ бодохоор энэ хоёр маш их мөнгө олдог. Тэр чинээгээрээ маш завгүй байдаг учраас охтуудаа харуулахаар хоёр ичдүү асрагч нарыг хөлсөж авсан байна. 2005 оны 7 дугаар сарын 20-нд эдний бага охин болох өнөөдрийн хэргийн хохирогч болсон охин маань мэндэлсэн. Охин дээрээ нэг эгчтэй, эгч нь ээжийнхээ нэрээр буюу Лизет Жуниор гэдэг нэртэй шүү. За яг уу эгчийнхэн тухай энэ хэрэг дээр бас тийм ч олон удаа яригдсан учраас одоо энэ хүндээ ингээд орхичээ. Паулета Гибара Фарах 2005 оны 7 дугаар сарын 20-нд эдний бага охин болж мэндэлсэн. Паулета охин хөдөлгөөн хийхэд нэг тийм жаахан саадтай байдаг гинэ. Хүний тусламжгүй ер нь хөдөлгөөн хийхэд нэлээд жоохон төвөгтэй. Дээрээс нь ингээд болоогүй хэл ярианы жоохон юм бэрхшээлтэй байсан. Хэл ярианы бэрхшээлийг бол language disorder гэж хэлдэг шүү дээ. 2010 оны 3 дугаар сарын 21 ням гарагийн орой. Энэ өдөр охтууд аавтайгаа гурвалнаа кемпинг 7 хоногийнхоо амралтын өдрүүдээр хийдэг ингээл нэгэн жижигхэн кемпинг хийгээд гэртээ буцаж ирсэн. Энэ өдөр яагаад ээж нь яваагүй гэхээр нэг Мексикийн нэгэн жижигхэн хотод амьдардаг өөрийн сайн найз болох Амандатагаа сүлфингтэй далаад гоё аялал хийж агаад ирсэн юм байна. Бүтэц сайны орой гэр бүлийн хувьд ингээл нэг байдаг бүтэц сайны орой байсан. Энэ гэр бүлийн хувьд орой болгон ээж нь охтуудаа хугацааг нь өмсгөөд, унтлагын хугацааг нь өмсгөөд оронд нь оруулж өгдөг. Энэ гэр бүлийн хувьд бол ингээл нэг байдаг рутин болчихсон зүйл гэж хэлж болно. Энэ орой Лизет буюу ээж нь охтуудаа оронд нь оруулахдаа ямар нэгэн хэвийн бус сонин зүйл ерөөсөө огт ажиглаагүй гэж хэрэг тусны дараа ярьсан. За ингээд даваа гарагийн өглөө буюу маргааш өглөөнөөс охтуудын хоёр асрагч гэрт нь ирээд охтуудыг орноос нь босгоод хувцлаад өдөрт нь бэлтгэж эхэлсэн. Паулетаг нэг асрагч нь өрөөрөө нь ороод сэрэхээр ортол охин өрөөндөө байгаагүй. Тэгээд Паулета охиныг хайцсан бол гээд орон сууцаар нэг хайсан гинэ. Эднийх бол маш өндөр тийм барилга буюу орон сууцнд амьдардаг. Дээрээс нь нэлийн өндөр давхарт амьдардаг учраас Паулета одоо гэрээсээ тэр орон сууцнаасаа хүний тусламжгүйгээр гараад явна гэдэг бол ер нь бараг боломжгүй зүйл байсан гэж хэргийн дараа яригддаг. Паулета охиныг сэрэхээр орсон асрагч Эрика Паулетаг өрөөндөө гэр дотроо байхгүй байгааг нь анзаараад нөгөө асрагч эгчийнхээ хамтаар одоо гэрээр нь орон сууцаар нэг хайсан гинэ. Тэгээд олдохгүйсэн болохоор нь охтуудын ээж аав руу нийлээд ээж аав нар нь харин цагдаа дуудсан. Энэ үед бас нэг сонирхолтой зүйл болсон. Мэдээж хүүхдээ алдсан эцэг эхчүүд эсвэл ямар нэгэн харамсалтай үйл явдал тохиолдоход хүн шоконд ороод янз янзын реакшн үзүүлж болдог шүү дээ. Гэтэл охины ээж Лизет айгуу сонио үйлдэл гаргасан гинэ. Том өрөөндөө суугаад маш тайвнаар кофе уугаад тамхи хүртэл татаад амьдсан. Үүнийг нь дараа тэр Аманда гэд найз нь цагдаа нарт хэлсэн байсан. Паулета охины эцэг эх охиноо алга болсон тухай мэдээллийг Мексик даяар хүн бүрийн чихэнд хүрэхийн тулд чадах бүхнээ хийсэн. Энэ нь
хүмүүсийг алга болчоор ихэвчлэн жижигхэн боршуур маягийн зүйл тарааж болдог. Дээрээс нь эрен сурвалжилж байгаа одоо ичгийг хэвлүүлээд эн тэнд наадаг шүү дээ. Энэ үйл ажиллагааг ч гэсэн хийсэн. Дээрээс нь эднийг маш баян гэж хэлсэн. Тэгвэл юу хийсэн бэ гэхээр сурталчилгааны самбаруудыг худалдаж аваад маш томоор охиныгоо эрен сурвалжилж хайж байгаа тухай зарлалыг хүртэл хэвлүүлж гаргаж ирсэн. Паулета охин апартаментаасаа өөрөө бие дааж ганцаараа гараад явах нь бараг боломжгүй гэж үзчихсэн гэж түрүүнд орсон шүү дээ, тэ. Тэгэхээр одоо тэгвэл охины хамгийн сүүлд харагдсан газар болох өөрийнх нь унтлагын өрөөг нь цагдаа нар шинжилж үзсэн. Ингээд шинжилж үзэхэд гаднаас хэн нэгэн зөвшөөрлөгөө нэвтэрч орж ирсэн. Дээрээс нь охинтой охиныг хулгайлгаа, тэ. Орлох юм бол мэдээж хүүхэд юм чинь бас тэмцэн штэ чадах хэмжээндээ. Тэгэхээр тэнд ямар ч тэмцлийн уул мөр байгаагүй. Дээрээс нь охиныг ямар нэгэн халдгаад өлцсөн гэсэн шинж тэмдэг эхний ингээд дүгнэлтэд ерөөсөө байгаагүйгээр дүн шинжилгээ хийгдэ гараад ирсэн. Паулета охины алга болсон хэрэг Мексикт хэр хэмжээнд газар авч хэр их хүмүүс одоо охинд анхаарал тавьж исэн бэ гэдэг нь нэг зүйлээр ил болдог. Энэ нь болохоор Альберта Баз гээд улсын ерөнхий прокурор нь энэ хэрэгт өөрийн биеэр оролцож эхэлсэн. Жил бүр Мексикт хүүхдүүд 100-аараа алга болдог. Үүний адилаар Паулета охин бас хулгайлагдаж барьцаалагдсан байх бүрэн боломжтой гэж зарим талаас үзэж хэлсэн бол ягаад ингэж үзэжсэн бэ гэхээр Фарахын гэр бүл бол маш баян шүү дээ. Паулетаг алга болсноос яг 7 хоногийн дараа эцэг эх болон 2 асрагчийг нь цагдаа нар баривчилсан. Асрагч болоод эцэг эхийг нь яагаад баривчилсан бэ гэхээр энэ хүмүүсийн хэвлэл мэдээлэл болоод цагдаа нарт өгж байгаа мэдээллүүд нь хоорондоо маш их зөрөлдөж исэн учраас цагдаа нарт сэжиглэхээс өөр арга байгаагүй. Харин энэ баривчлагдсан 4 хүн ганцхан өдөр буюу яг баривчлагдсан өдрөө л байцаалт өгөөд суллагдаад гараад ирсэн. Харин үүний дараа Лизет буюу Паулета охины ээж нь өөрийн том охин болох Лизет Жуниордо нэгэн камерын бичлэг дээр цагдаа нарт юу ч хамаагүй юм ярьж хэлж болохгүй шүү. Тэгэх юм бол чи хэрэгт орно штэ гэж хэлж байгаа нэг цагдаа нарт нэг бичлэг олцсон гинэ. Паулета охин алга болсноос 2 хоногийн дараагаас л гэхэд энэ хэрэг хариулт гэхээсээ илүү асуултуудаар маш дүүрэн болж ирсэн. Эдний гэр бүл маш хачирхалтай зүйлүүдийг хийж исэн. Хамгийн гол нь одоо 7 хоног болгон явдаг байсан тэр кампинга одоо хийсэн гэдээ яриад байгаа штэ. Тэгэхээр тэр кампинг нь яг ямар зорилготой байсан бэ гэхээр тэр тал дээр зүгээр л бид нар 7 хоног болгон кампинг хийдэг. За яах вэ? Энэ нь байж болох ч гэсэн цагдаа нарт ер нь жоохон ажиглалтай санагдсан гинэ. Ойр орчных нь ярианаас сонсгож гисэн тэдний гэр бүл тэгж их кампинг хийгээд байдаггүй. Дээрээс нь ээж нь үлдээд тэр гурвуулахнаа явдаг тохиолдол бараг байгаагүй гэж хэлэхэд болно гэж хэлж исэн. Асрагчт нь ч гэсэн мөн энэ тал дээр хэлж исэн учраас энийг цагдаа нар ер нь жоохон сэжигтэй гэж хүлээж авч ирсэн. Паулета охины ээж аав хоёр охиноо алга болсон шөнийн 2 цагт охиныхоо өрөөнд бичлэг хийж байгаа нэг бичлэг олцсон. Энэ яг ямар учиртай юм бэ гэд асуухаар зүгээр л бидний гэр бүлийн бичлэг хийдэг нэг юм одоо рутин маягийн зүйл гэх юм уу юм хачин сонирхолтой хариултыг хэлсэн. Хамгийн гол нь охины алга болсон шөнийн 2 цагт цагдаа нар ч юм уу тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ охиныг алга болсон байна ч юм уу гэж огт мэдээгүй байгаа. Гэтэл тэр бичлэгэн дээр охин өрөөндөө байгаагүй. Цагдаа нар бол олон нийтэд ерөөсөө дийлгээгүй юм бэлээ. Тэгэхээр одоо харамсалтай нь хэдүүлээ үзэж чадахгүй гэсэн үг. Ямар тач охины өрөөнд ор хүнжлийн даавуугийн ингээд барьж аваад сөхөөд ингээд хахад тэнд цусны толбонууд байгаа нь харагдчихсэн гэж цагдаа нар хэлсэн. Ор хүнжлийн даавуу тэрний уут нь цус болсноос үзэхэд хамгийн гол нь охин маш аимшигтайгаар зодуулсан байх бүрэн боломжтой гэж цагдаа нар энэ удаад дүгнэлтээ гаргасан. Нийтдээ Паулета охин алга болсноос хойш 9 хоногийн дараа цагдаа нар охины өрөөнд очоод дахин нэг удаа хэмжилт хийж шалгалт явуулсан. Одоо энэ зурган дээр харагдаж байгаачлан охины орн гадуураа ингээд хантайгаа холбогдсон, хам шалтайгаа холбогдсон ийм модон хүрээтэй ор байсан. Энд яг уу охин ерөөсөө байна гэж ерөөсө хинч бодоогүй. Хамгийн гол нь хэрэг гараад 9 хоног болцсон. Тэгээд энэ 9 хоногийн дотор охиныг хайж хахад охины хайлтад оролцож исэн эдний одоо Фарахын гэр бүлийн маш олон найз нөхөд, таньдаг хүмүүс охины өрөөгөөр
бүр орж гарч исэн. Дээрээс нь охины орон дээр хүртэл унтаж амарч исэн зарим хүмүүс нь. За ингээд цагдаа нар шалгалт хийж байгаа хавцдаа охины орны матрас тэр модон хүрээ хоёрын завсар нэг бөөрөн хилцэн хүнжил авахаар нь батаад үзтэл айгүй хүнд байсан гинэ. Тэгээд хүнжлийг нь эвтэйхэн сөхөд харсан чинь маш аимшигтай хинэж төсөөлөөгүй зүйлийг тэндээс олсон. Паулята Гебара Фарах охин алга болсноос яг 9 хоногийн дараа өөрийнхөө өрөөнд өөрийнхөө ор матрас хоёрын завсар байх 5 см-ийн зайтай тэр газраас хүнжлэнд ороогдоод чигэгдсэн байдалтай цогцсон олцсон. Паулята охин унтлахын хувцастайгаа хിവэрэ байсан гэхээр унтуулахаар бэлдсэн нь бол үнэн юм шиг байгаа. Паулятагийн цогцыг олсон бол одоо хэвлэл мэдээллээр жинхэнэ бүүн болсон. Учир нь гэрээсээ олдсон хайж исэн хүүхэд нь унтлахынхаа хувцастай орныхоо завсраас хүнжлэнд ороогдсон байсан. 9 хоног хинч анзааралгүй тэнд нь байлгасан гэхээр хүүхэд асрагч нь охин алга болдог өглөө охин тэнд огт байгаагүй. Учир нь өрөөг бүхэлдэн самнаж хайхад үнэхээр л тэнд байсан бол би анзаархал байсан штэ гэж маргаж эхэлсэн. Тэрч бүхэл мөрдөн шалгах хавцад охины өрөөнд нийтдээ 100 гаруй хүн орж гарч исэн гэхээр маш утгагүй. Бас хамгийн эвгүйч гэмээр зүйл нь би та нарт хэлсэн штэ. 9 хоног хайлтад оролцож исэн гэр бүл найз нөхдийн хүрээний зарим хүмүүс нь охины өрөөнд яг тэр орон дээр нь унтаж амарч исэн гэд бодоод үзтээ. Аимшигтай байгааз. Энэ хүмүүсийн дотор ээж Лизетийн найз тэр Аманда нөхдөд байсан. Аманда яг хэлэхдээ хамгийн с ิจ гтэй хүн бол Лизет гэд одоо охины ээжийг хэлж байгаа. Учир нь бусад хүмүүс охиныг хайгаад сандарч хахад эцэг ихэнд бухимдах ч юм уу санаа зовсон гэж надад бол харагдаагүй. Мөн охиноо алга болсон өглөө Лизет гэртээ ирчээд зочныхоо өрөөнд нөгөө тайван гэгчэн сууж байгаа копигоо угаа тамхи татсан гэж байгаа. Лизет буюу охины ээж охиныхоо хаана байгаа бол гэдэг тал дээр хошигнож хэд хэдэн с ิจ төрүүлэхүйц сонин хошигнолуудыг хэлсэн. Тэр хошигнол нь заяа. Барьцаалагчдаас мөнгө нэхэд залгаагүй байгаа нь чинь Паулятаг хар гаргийнхан эсвэл Харри Поттер хулгайлсан байж магадгүй гэж хэлсэн. Харри Поттер хүн хулгайлдаг. Ингээд охины үхлийг тойрсон асуудлуудаас харгалзан үзээд намсаргүй үхэл гэж цагдаагийн газраас тодорхойлсон. Лизет буюу охины ээж нь энэ хэргийг үйлдсэн байж магадгүй гэд үзэг гэхээр нотлох баримт ерөөсөө байхгүй. Тэгэхээр цагдаа нар хууль хүчнийхэн юу ч хийж чадахгүй гэсэн үг. Тэгснээр шүүх шинжилгээний дүгнэлтээр эмчнэр ингээд сонь дүгнэлтүүд хэлж ийсэн. Эхний дүгнэлт бол охин шөнө унтчихдаа хүнжлөө амандаа зууцсан. Бүр тас хадсан гэж хэлж байгаа шүү. Хүнжлөө штэ. Тийм учраас шөнө унтчихдаа хүнжлэндээ орооцолдож боомлогцсон. Эсвэл хүнжлэнийхөө нэг хэсгээс нь залгиж хагаж нас орсон гэж шүүх эмнэлгийн эхний дүгнэлтийн эмч хэлсэн. Дараагийн шүүх эмчийн дүгнэлт. Хүнжилтөөгөө орныхоо төгсгөл хүртэл эргэлдэж, матрас болон орны хүрээний хооронд цээжин шахагдаж амьсгал хураасан гэж үзсэн. Одоо та нарын зурган дээр маш сайн хараарай. Одоо матрас орны хүрээ хоёрын гол 5 см зайтай. Тэн дотор охин доошо хараад хүнжилд ороогдсон. Ингээд нас орсон байсан шүү дээ, тий. Тэгэхээр энэ үхлийг бас ингэж аа. Охины үхэл бие махбодороо гэмтэж нас орсон нь тодорхой байхад ийм дүгнэлтүүд гаргаад байсан. Тэгэхээр энд эсвэл Лизет өмгөөлөгчийн эрх мэдэл одоо авьяас чадварынхаа хүрээнд эсвэл нөхөр Маурицион мөнгөнийхөө хүчээр энэ хэргийг ингэж улаан цагаан дүгнэлт гаргуулад байгаа хэсэг нь одоо бас амар эргэлзээд. Нэг эмчийн хэлснээр Паулятаг хэн нэгэн гэмтээсэн шинж тэмдэг эсвэл түүнийг нас орсноос хойш биеийг нь тэндээс хөдлөсөн гэсэн шинж тэмдэг огт байгаагүй гэж хэлсэн. Гэвч маш олон хүмүүс охин тохиолдсон зүйлийн яг үнэнг нь нуухыг оролдож ийштэй гэж үзсээр байсан. Охины үхлийн үнэнг нууж ийн гэдэгтээ бас нэг хүн санаа нийлжсэн нь нөгөө улсын ерөнхий прокурор Альберто Баз гэдэг хүн бас мэдэгдсэн юм байна. Охины үхэл санамсаргүй гэдгийг би эсэргүүцэж байна гэсэн мэдээллийг шууд мэдээлэл хэрэгслээр хийсэн. Шалтгаан нь би өөрийн биеэр охины өрөөнд
орж орыг нь ч гэсэн шалгаж харж исэн. Гэвч тэнд охины цогцос байгааг огт хараагүй гэдэгтээ ч итгэж чадахгүй байна гэж хэлсэн. Мөн охины үхлийн үнэнг заавал олно гэд Павлиатагийн ээж нь хөнөөсөн гэдэгт итгэлтэй байгаагаа мөн нэмж хэлсэн. Энэ үед Лизеттигийн гаргаж байгаа зан авир байдлаасаа болоод хил аманд өрцөөр л байсан. Павлиатагийн цогцос олдсны дараа тэр маш айхрамжгүй, сэтгэл хөдлөлгүй байна гэж маш олонний дунд ингэж яригдж эхэлсэн. Шүүхийн сэтгэл зүйч Сандра Ядиум гээд нэг эмэгтэй энэ зүйлстэй санал нэг байна. Угаасаа яг Лизет огт айсан, имээсэн, санаа зовсон, харамссан, шуудсан энэ шинж тэмдгүүд түнд ерөөсө харагдахгүй байна гэж хэлсэн. Нөгөө талд энэ бол болж байгаа бүх зүйлээс болоод Лизет Маурици хоёрын гэрлэлт нь цааш үргэлжилж чадхааргүй болсон. За мэдээж тодорхой шүү дээ. Павлиатаг нас орсноос 4 жилийн дараа буюу 2014 онд тэд албан ёсоор салсан. Павлиата охины ээж Лизет гэр бүлийнхнийгээ өөрөөсөө хол байлгах, мөн охин Лизет Жуниоро асран хамгаална гэж шүүхэд хандсан. Бас Павлиатагийн үхлийн талаар ямар нэгэн зүйл мэддэг гэж биенээ хэд удаа Маурицо Лизет хоёр хэвлэл мэдээллээр дайрч суудатай. Тэдний гаргаж байгаа ачаа ачин зам байдлууд мөн том охиных нь тэр бичлэг олцсон штэ нөгөө чи цагдаа нарт та хамаагүй бити яриараа гэдээсэн тэр бичлэгнээс гадна заяа маш олон нотлого баримтуудаа устгаад амжсан гэж үздэг. Энэ хэргийг JonBenét Ramsey охины хэрэгтэй адилтгаж маш их ярьдсан байлээ. Бас маш баян айлын охин Америкийн ийм хөрхөн хүүхдийн миссийн тэмцээнүүдэд ингээд ээж нь бэлтгэж оруулдаг байсан. JonBenét Ramsey гээд охины бейсментээсээ нас урсан байдалтай олдсон. Тэр охин болохоор 100 сарын өрөө нас урж исэн. Энэ хэргийг мэдгүй хүмүүсээс айгүй хурхан баха. Тэгэд тэр хэрэгтэй маш их харьцуулж ярьдаг. Хамгийн гол нь энэ хоёр айл хоёулаа маш баян. Энэ хоёр охины үхэлч гэсэндээ хоёулаа гэртээ нас орсон. Тэгээд гэмт хэрэгт нь одоо болтол тогтоогдоогүй. Хэрэгтэй харьцуулагдсан байна. Харамсалтай нь Павлиата охины хэрэг хизээ нэг өдөр илрэх болов уу гэж найддагч жил өнгөрөх тусам ирлэх магадлал нь багасаар байна. Охины оршуулга нь болохоор 2010 оны 4-р сарын 6-нд болсон боловч аав нь оршуулгын ёслолд огт оролцоогүй. Яг энэ дээр би жоохон гайхсан л да. Охиныхоо үхлийн талаар ямар нэгэн зүйл мэдж байгаа даанч хэлж болохгүй. Дээрээс нь хэлж чадахгүй да гимшээд байгаа юм шиг ингээд тэр сүүлийн замд нь өдөх үйл ажиллагаанд оролцоогүй хэрэг аягүй сонин. Лизеттийн нэг ярилцлаганда энэ талаар хэлсэн ярилцлага нь болохоор нөхөр маань намайг охиныхоо үхэлд ямар нэгэн байдлаар холбоотой гэж боцсон гэж би огт бодохгүй байна. Тэр надаас өөрөө оршуулгын ёслолд оролцмооргүй байна гэд гуйсан. Яг хүмүүс аав нь ээжийн буруутай болохоор оролцоогүй гэж яриад байсан. Болохоор тэгсэн бах гэж ярьж илээ. Тэгээд үүнээс охины оршуулганаас сарын дараа 5 дугаар сард Альберто прокурор охины хэргийг хянан шийдвэрлэх асуудлаар бүс нутгийнхаа ерөнхий прокурорын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Учир нь тэрээр хэргийг зохих ёсоор нь явуулсан ч буруу шийдвэр гарсан нь өөрийнх нь буруу ажилласных гэж мэдэгдэж байгаагаа хэлдэг. Энэ бол маш ихээр хүндлэмээр үйлдэл байгааз. За хамгийн наад зах нь л охины цогцыг олоход хэд хоног зарцууллаа те. Гэтэл зүгээр л нүдний өмнө ээжсэн. Хүүхэд алга болоход эхний 24 цагт л амжиж болохгүй бол амьд олдох магадлал нь буурсаар байдаг гэдгийг энэ олон гэмт хэргийг сонсож байгаа бид нар мэддэг болсон шүү дээ. Энэ хэргийг хэвлэл мэдээлэл олон нийтээс гадна улс төрчид хүртэл баггүй шүүмжилсэн. Есүс Ортега гэх амбан захирагч нь цагдаагийн даргын бүр ингэж дуудаж авчирж агаад бүр ингэж хэлсэн гинэ. Та нар энэ хэргийн бүх бурууг үүрэх ёстой. Охины 10 м квадрат өрөөнд 100 орчим алба хаагч бүр үнэрч нохотой орсон ч цогцыг нь олоогүй. Та нар хэнийг хамгаалаад байгаа гэж асууж исэн гинэ. Хамгийн харамсалтай нь 2017 онд албан ёсоор хэргийг хаасан гэж ангилсны дараа Павлиатагийн булшийг ухаж шарлыг нь чандарсан. Тэгэхээр ирээдүйд охины хэргийг дахин нэхэр бол охины биеэс ч юм уу эд мөрийн баримтыг олж авах ямар боломжгүй болчихж байгаа юм.
Яа зүгээр оршуулсан байсан охиныг хэрэг нь хаагдангууд гаргаж ирээд чандралчж байгаа юм бэ те. Нэгэнт зан үйлээ хийгээд нэгэнт оршуулсан штэ. Энэ амар сонирхолтой байгаад гачирхалтай. Паулета охины аав одоо огт өөр амьдралаар амьдарч байгаа. Сошиалд ч идэхгүй, нам жим амьдрал. Харин охины ээж буюу Лизет бас нам жим байдаг ч гэсэн хаяа ярилцлага өгдөг гинэ. Энэ нь бас учиртай. Нөхрөөсөө илүү одоо шалгагдаж, хардагдаж, сэрдэгдэж исэн болохоор хүмүүст би гэмгүй байсан шүү гэдгээ одоо үргэлж сануулахын тулд ингэж ярилцлага өгч байгаа мэт байдаг гэж хүмүүс ярьдаг. Харамсалтайгаар бяцхан охин санамсаргүйгээр өөрийнхөө бараг амийг хорлцсон болоод байгаа юм шиг болж таарад дууссан. Тэгээд энэ хэрэг дээр маш ачирхалтай, маш олон зүйл байгааз яг ингээд ярьж байгаа надад одоо сонсож байгаа танд чамд ч гэсэн те ямар нэгэн санаа таамаг төрүүл та нар доор комментэнд сэтгэл бичээд бусадтайгаа хуваалцаад хэдүүлээ гоё ярилцъя. Тэгээд миний бодлоор одоо тэр нөгөө кампинг хийгээд яваад ирсэн бүтэл сайнны орой штэ охин яг амьд ирээгүй баха. Яг гэртээ амьд эргэж ирээгүй байж магадгүй. Тэгээ хідэн цагт нас орсон, яасан ийсэн одоо нөгөө бусад хэрэгүүд дээр маш тодорхой, маш дэлгэрэнгүй ингэж задан шинжилгээний хариу гардаг бол энэ хэрэг дээр огт тгээгүй нь маш сонирхолтой. Ядчаад эн чинь 80-аад он, 90-ад онд ч биш 2010 онд болсон үйл явдал. Тэгэхээр шинжлэх ухаан бас нэлээд хөгжсөн үеийн харамсалтай гэмт хэрэг байгаа даахгүй юу. Тэгэхээр яагаад энэ болгон дээр энэ зүйлүүд нарийн тодорхой гарч ирээгүй нь мэдээж энэ хоёр хүний мөнгөтэй, энэ хоёр хүний ажил мэргэжилтэй холбоотойгоор ингэж дүгнэлтүүд гарч хэрэг хаагдсан гэж би лав сэрдэж जैन. Тэгээ энэ хэрэг бүхэлдээ маш эргэлзээ асуултуудаар дүүрэн байгааг та нар маань харж байгаа. Бүгдээрээ өнөөдрийнхөө хэргийг энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээ энэ хүртэл үзсэн бол лайк дараарай. Тэгээд хэргийн тухай сэтгэлээ доор комментэд бичиж надтай болон бусадтайгаа хуваалцаарай. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр удахгүй уулзцгаая. Баярлалаа баяртай.